Өнгөрсөн 4 жил юу болоод өнгөрвөө гэдгийг та богинохоо өгөр товчхон одоо дотроо тоомлсон байгаа бах. За ер нь энэ засгийн газар, ер нь энэ 4 жил энэ парламентын хугацаанд ингэчлээдээ гэдэг. Энийг та нэг өдөр өсөлтөөс яаж бол товчхон гэдэг юм бол одоо би нэг хоёр үгээр л хэлье да. Нэг нь бол сургамжтай. Хоёрдугаарт нь бол алдагдсан боломж гэсэн. Ийм хоёр үгээр л хэлэх ёстой байна. За зүгээр чиглэлээр нь ярих хэрэгтэй байх л да. Монгол төрийн тогтолцоо талаас өнгөрсөн 4 жилийн хугацаанд юу болов, ямар хуу янзтай юм болов гэдгийг бол одоо бас нэг зайшгүй ярих хэрэгтэй байна. Бидний нүдэн дээр л одоо харсан болсон зүйл шүү дээ. 12 оны сонгуул боллоо. Сонгуулийн дүн гараад улсын их хурлаа бүрдэх гэтэл чинь жоохон ямар хуу янзын процесс явагдлаа. Улсын их хурл дотор байж байгаа хамгийн том одоо сөрөг хүчин бүлгээ хүлээн зөвшөөрөхгүй, бүлгийг байгуулж өгөхгүй, бүлгийн гишүүдийн байнгын хорооцод нь хуваарлж өгөхгүй, улсын их хурлын дарга томилж байгаа процесс нь хууль даанч гэж хэлэхэд хэцүү, одоо хуулийн ч гэж хэлэхэд хэцүү ингээл явлаа тийм үү. Тэгээд сайн ч юм уу ч Монголын бас нэг ардчлалын 90 оноос хойш ардчлалын энэ нэг 20 хэдэн жилийн чинь бол амин сүнс нь бол бас нэг зөвшөлтлийн механизм байлаа шүү дээ. Ямар нэгэн хэмжээнд нэг зөвшөлтсөд бас нэг бужигнуулчихгүй, тараачихгүй, эвдчихгүй, сүйдчихгүй, нэг талцуулчихгүй явдаг тэр механизмууд байхгүй болсон. За тэгээд дээрэс нь улсын их хурлын дарга гэдэг хүмүүс тэрийн намын даргын албыг давхар хаших дээрээ тэгээд заавал намаа сонгуульд ялуулна гэсэн тэр нэг одоо хязгаарлахгүй аргагүй тийм хүсэл байж байдаг. Энэ бүх юм чинь нийлэх дээрээ ер нь Монгол төрийн энэ механизмыг ямар өнгө аястай болгох юм бэ гэдэг асуудал өөр ирэхгүй гарч ирж байна.